들의 가다 гэдэг нөхцөлийг хамтдаа үзэх болно. 가다. Энэ нь монгол хэл руу явах гэсэн утгатай байгаа. руу явах гэсэн утгатай байгаа. руу явах. Дараах хэсгээс бүгд ажиллаж хараарай. 어디에 가요? 어디 나가들에 어디 하샤 гэсэн утгатай. 어디에 가요? 하샤 явж байна. 식당에 가요. 식당에 가요. 식당 гэдэг нь цайны газар гэсэн утгатай. Тэгэхээр өнөөдрийн бидний үзэж байгаа нөхцөл маань энэ байна шүү дээ. Тэгэхээр цайны газар руу явж байна. цайны газар руу явж байна. 식당에 가요. цайны газар руу явж байна. Өөр нэг жишээн дээрээс бүгдээр үргэлжлүүлж харъя. 다원은 өнөөдөр сургууль руу явж байна. 다원 өнөөдөр сургууль руу явна. 다원 бол өнөөдөр сургууль руу явна гэсэн санааг илэрхийлж байна. 가다 гэдэг нь руу явах гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд энэхүү нөхцөл нь гэдэг нөхцөл нь их шиг болон гүйгүүлэгч үл хамааран шууд холбогддог байгаа. Тэгэхээр газар байршлаа хэлээд түүний дараа хаашаа явж байна гэсэн санааг илэрхийлж өгч байна. 저는 학교에 가요. би сургууль руугаа явж байна. 저는 집에 가요. би гэрлүүгээ явж байна. 저는 시장에 가요. би зах руу явж байна гэсэн санаануудыг илэрхийлж байна. дараах зургийг хараад харилцаа яриаг гүйцээгээрэй. 다스갈 닉 로라 씨는 어디에 가요? 로라 하셔 явж байна. 공원에 가요. цэцэрлэг явж байна. 유키 씨는 어디에 가요? 유키 하셔 явж байна. 유키 씨는 시장에 가요. 유키 захруу явж байна. 막 씨는 집에 가요? 막 гэрлүүгээ явж байна уу? 네, 저는 집에 가요. 대매 би гэрлүүгээ явж байна. 다원 씨는 학교에 가요? 다원 гэрлүүгээ явж байна уу? 아니요, 회사에 가요. 간판 руугаа явж байна. та бүхэн хаашаа явж байна? найзтайгаа ярилцаарай. 어디에 가요? өнөөдөр хаашаа явах вэ? 집에 가요. гэрлүүгээ явна. дараах текстийг ажиглан хараарай. 수진 씨는 뭐 해요? 수진 юу хийж байна? 운동해요. 막 씨는 뭐 해요? дасгал хийж байна. 막 юу хийж байна? 저는 공부해요. би хичээл хийж байна. өнөөдөр та бүхэн хаашаа явах вэ? юу хийх вэ? найзтайгаа ярилцж байгаа мэтэр тэмдэглэл бичиж үзээрэй.